Шалом. Шалом. Эсний өдрийн минь төргий. 3 сарын 22-ны өдрийн чимээг үзэг ахлаа. Тэгээ нөгөө заавал юугаар хийж уцаар ингэж хийгээд нөгөө шууд аппликейшнээр хийчдэг гэсэн. Тэр маань болж өгөхгүй байна. Жохон хөдөлгөөч тоохгүй л байна. За яг зүгээр. Ариун сүнсээ бидэнд таслаараа, ариун сүнс бидэнд заагаараа. Ариун сүнс бидэнд энэ өдөр хийсний үгийг ойлгуулах туслаараа. Бид суралцахыг хүсэж байна. Бид эзний үгийн юм сурахыг хүсэж байна. Эзэн биднийг үгээр хөтлөн дагуулах болтугай хийсэн юмээр залбирлаа. Амен. За Иохан номын 15-гийн 1-ээс 17. Иохан 15-гийн 1-ээс 17. За найд хүрсээ холоо молоо амар багаш. Би бол усан үзмийн жинхэнэ мод, эцэг маань усан үзм тариалагч билээ. Миний дотор байгч жимс сургуулдгүй мөчөр бүрийг тэр авч гайна. Жимс сургуулдаг мөчөр бүрийг их жимстэй болгохын тулд тэр тайрч арчилдаг. Миний та нарт хэлсэн үгээр та нар хэдийнэ цэвэр болжээ. Миний дотор оршихдоо би ч та нарын дотор оршино. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчөр өөрөөсөө жимс сургуулж чадахгүй адил та нар миний дотор оршихгүй л тийм байх болно. Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн миний дотор оршиж би түүний дотор оршин тэр их жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. Хэн нэгэн миний дотор ис оршоос мөчр мэт хаягдаж хуухаарна. Хүмүүс сэдгээр мөчрийг төвөж галж хайж шатана. Та нар миний дотор оршиж, миний үс та нарын дотор оршихоос та нар юу хүснээгүй. Тэгвэл та нарт биелэх болно. Та нар их жимс гаргаж миний шавь нар болоход эцэг минь алдаршнаа. Эцэг намайг хайрласны адил би бас та нарыг хайрлсан. Хайранд минь байхдуу би эцгийнхээ тушаалыг сахиж хайранд нь оршдгийн адил та нар тушаалыг минь сахивал хайранд минь орших болно. Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд өмнөийг би та нарт хэлв. Би та нарыг хайрласны адилаар та нар биеийг хайрлагдав. Энэ миний тушаал нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй. Та нар тушаас нэг нь үлдвэс миний нөхөд мөн. Би та нарыг боолууд гэж дахиж дуудахгүй. Боол нь эзнийхээ юу хийж байгааг мэдтгүй. Харин би та нарыг амт нөхөд гэж дуудав. Яагад гэвэл би эцгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн бөлгөө. Амен. За, эзэн болон итгэгчдийн нэгдэл гэсэн юм гарч ихтэй. За өнөөдөр үнсэсгэн Библийн тайлбар дээр юу гэж байна гэхээр Иесус итгэгчид болон өөрийнхөө харилцааг усан үзмийн мод болон мөчрний холбоос нэгдлэр илэрхийлсэн. Энэхүү нэгдэл нь бүрэн Бурхны хүч чадал нэгүслэр боломжтой учраас итгэгч нь хайраар хариу үйлдэл үзүүлэх нь зүйтэй. Өөрийгөө болон итгэгчдийн хамаарлыг усан үзмийн модоор зүйрлсэн. Иесус болон итгэгчдийн харилцаа нь амийг хуалцагч организмтай адил. Итгэгч нь модонд залгаатай мөчрний хувьд модноос салгагдах юм бол юу ч хийж чадахгүй орших юм. Итгэгч нь өөрийн чадвараа гэрчлэх эсвэл шалгах хэрэггүй. Зөвхөн өөртөө хамт байгаа эсгийг батлан шалгах юм. Энэ усан үзмийн мод болох Иесусээс амийг авдаг мөчр нь үр жимс гаргадаг. Үр жимс нь Иесустэй хамт байгаагийн гэрчлэл хийгээд Бурхныг алдаршуулж буй хэрэг юм. Нэгүсэл ба хайрыг өмсөн итгэгчдийн сахиул зохиог тушаал нь бие биенээ хайрлах юм. Хайр нь Иесустэй нэгдсэн итгэгчдийн хонцлог ялгаа үйлдвэрлэх ёстой зүйл юм. Итгэгч нь Иесусээр сонгогдсон түүнтэй нэгдэн хайрыг өмснөр хайрын үр жимс гаргадаг орших учраас тэр юм аа. Бурхан гэж хэмбэ? Бурхан гэж хэмбэ? Жинхэнэ усан үзмийн мод. Усан үзмийн мод болох Иесустэй залгаатай байж гэмээр түүний өгдөг амиар бэлхэж Бурхны хүсдэг үр жимсийг ургуулна. Энэ өдөрч амийн өгөгч Христтэй холбогдсон амьдрах дүн надад өчгөө сургамж ивэ. Иесустэй гүнзгий нэгдсэн нэг нь бүх тохиолдолд амийн чичрэлгүй зөвхөн эзний үгэнд түшиглэн Бурханд залбирэн хүчийг олж авдаг.
өөрийнхөө хүч хичээл зүтгэлээр үр жимс гаргах гэж зүтгэх бус үгэн дотор залбирлаар дамжуулан үр жим сургуулan ургуулдаг амьдралаар амьдрья гэсэн. За эзэн болон итгэгчдийн эв нэгдлийг юу ч усан үзмийн мод гэсэн юм. Тэгээ эзэн өөрөө юу ч би бол усан үзмийн модаа та нар мөчрүүд хэн нэгэн миний дотор оршиж би мөн түүний дотор оршин тэр их жимс гаргана. Учир нь надаас ингэ та нар хийж хийж чадахгүй. За яг эзнээс ингэ юу ч хийж чадахгүй гэдэг хүлийн зөвшөөрөхөнд харуулсан юм тийм үү? Эзний өөрийгөө харуулсаж байгаа юм. Иесус юм сургаал зөвлөлтөөр зөндөө хэлсэн байдаг. Тэгээд тэдний амьдралд нөгөө нэг ойр зүйлээр яг эрхэлж байгаа зүйлээр за еврейчүүд усан үзмийн мод их тарьдаг. Яг Монголд байгаа хүмүүс зарим усан үзмийн мод нөгөө зарим нь хараагүй гэж магадгүй. Тэгээ усан үзмийн мод миний Солонгост харсан юу болохоор усан үзмийн мод ингээд мөчийг нь хаяг хурд ургадаг байхгүй. Ургаад гадагшаа чиглээд ургаад идэх байхгүй. Тэгэн гутал гэрэг нөгөө нэг ийм тулгуур бахан юм төмрүүдээр тулгаж тогтоосон байдаг байхгүй юу? Тулгуур баанаар ингэж өргөж тогтоосон байдаг. Тэгээд яг нэг тэр үед бид нар нэг удаа гэр бүлээрээ аялж байгааг усан үзмийн модны дараа хамт цаа уугаад тэгээд хараад би бодчихсон байхгүй. Усан үзмийн мод гэдэг тэ эзэн би бол усан үзмийн мод гэсэн байдаг. Та нар мөчрүүд гэж хэлсэн мэд. Тэгээ мөчрүүд ер нь нөгөө нэг аюу гадагшаа ингэж чиглэлсэн байдаг те. Гадагшаа хурд ингэж яваад байдаг. Өөрөөр хэлээд яг үндсэн модноос ингэж алсраад идэг хөө холдоод идэг. Тийм харагддаг юм байлээ. Тэгэхээр нөгөө нэг тайрахын тайраад тэгэн гутлаа тэр нөгөө нэг хамаагүй гэдээ яваад өгчих учраас тулгуур бахан дээр ингэж тогтоож тэгж ядг юм билээ. Тэгээд тэрийг хараад надад итгэж очижсэн байхгүй. Энэ мөчөрч ингээд бас та янзлахгүй бол тий дээр нь яг ингэж тулгуур багнаар тогтоохгүй бол бүр ингээд хамаагүй модноос холдоод ургаа өвчдөг юм биш үү гэж нэг тийм бодол төрсөн. Хоёрдугаар бодол юу байсан гэхээр миний тэр үсэн ус үзмийн талбай дээр болохоор нөгөө одоо арк шиг юм тулгуур баган тогтоочод хоёр талаар ингээд одоо игнээ болгоод ус үзмийн моднууд байгаа. Тэн гутал нөгөө аркныхаа дээгүүр ус үзмийн моднууд чинь ингээд мөчрүүд хоорондоо ингээд барьцалдаад тэг яг ингээд нэг гоё ус үзмийн арк шиг тийм юу байсан байхгүй. Тэгээд тэрийг харчаад яг үнэ бид нарыг мөчрүүд гэсэн байдаг те. Тэгээд мөчр бас нөгөө талаа нөгөө модныхаа мөчртэй аягүй гоё холбогдоод тэгээд энэ биенийхээ үр жимсийг айгу ингэж хамгаалж тэтгэх юм бэ. Тэтгэж энэ да гэж ингэж бодож байсан байхгүй. Тэгэхээр эзэн бол өөрийгөө ус үзмийн мод гэж хэлээд тэгээд харин та нар мөчрүүд гэж хэлсэн байгаа. За тэгвэл заримдаа яадаг мөчр тасарна. Тэгээд тасрах юм бол тэр юу ч хийж чадахгүй тий. Тэгэл үгүй. Харин яг нөгөө үндсэн модтойгоо хамт байж ээж гэмээр үр жимс гарна штэ. Тэр бид нар эзэнтэй хамт байж эзэнтэй хамт амьтай байж гэсэн үг штэ. Тасарчих юм бол амьгүй болчих штэ тий. Амьтай байж за эзэнтэй хамт залгаатай байж тэгжээж юу вэ? Модноос салгагдах юм бол юу ч хийж чадахгүй бол харин юу? Амьтай тэр амийг авдаг мөчр нь үр жимс. Иесээс амийг авдаг мөчр үр жимс гаргадаг гэж байна. За тэгээд бид нар үнэхээр Иесустэй үргэлж хамтдаа холбоотой залгаатай байх хэрэгтэй. Тэгжээж түүний өгдөг амиар бэлгэж Бурхны хүсдэг үр жимсийг ургуулнаа. Энэ өдөр ч амийг өгч Христтэй холбоотой амьдрья. Өдөр бүр эзэнтэй холбоотой байгаа юу гэдгээ шалгая тийм үү? Би эзэнтэй хамт байгаа гэж бодоод байгаа хэрнээ газар тасраад унтсан бол айгүй харамсалтай зүйл болно шүү дээ. Тэгээ тийм үед бид нар эзэнтэй хамт байгаа үед бид амиар тэтгэгдэж байгаа учраас бүх тохиолдолд айнч чирхгүй байя гэж байна тийм үү. Тэгэхээр бид нар ямар үед ингээд эзэнтэй холбоотой байгаад ах вэ?
бид эзний үгийг уншдаг, бид залбирдаг байх тийм үү? Эзний үгийн дагуу үйлддэг байхад бид яг амьтай байна. Яг заримдаа бол ингээд зарим итгэжтэй яг амьгүй ингэж ялгарч харагддаг, мэдэгддэг. Үнэхээр гоё амьтай тийм итгэгч нар байдаг. Тийм үү? Амьтай итгэгч нар байдаг. Бүр ингээд бэлгсэн амьтай тийм. Бүр ямар ч үед тэр эзэнд итгэх итгэлээрээ айгуу гоё ханддаг тийм итгэгч нар байдаг. Яг тийм л байх юмсан тийм үү? Тэгээд яг нөгөө нэг одоо зүгээр би ингэж бодож байна л да. Жишээл бид нэг ус үзмийн юутай жимстэй мөчөр байлаа гэж бодъё тийм үү? Гоё нэг хэсэг бол айгуу гоё жимс сургуулж байсан. Тэгэн гулаад эзнээс тасарсан. Бардамнаал тий бистэй ч үндсэндээ үр жимс сургуулж байгаа бардамнаа тасраад унтсан. Тэгэн гутал жимс натаал хүчээр штэ тий. Харин ядгүй жишээл бид нөгөө олон юм жишээнд байдаг штэ тий. Даруу хүн улам бүх хийдэг шиг үр жимс ихтэй байх юм бол мөчөр улам илүү бүх юм тийм үү? За тэгэхээр тийм учраас бид нэр эзэнтэй хамт эзний үгс бидний дотор байвал та нар юу хүснэ гооч. Миний хувьд өнөөдөр бол 7 дугаар ишлэл байна. Та нар миний дотор оршиж, миний үгс та нарын дотор оршихаваас та нар юу хүснэ гоо. Тэгвэл та нар биелэх болно. Эзний үггүй залбираад байдаг хүмүүс байдаг. Эзний үггүй тийм үү? Эзний үг чухал биш, залбирлал чухал гэж боддог. Залбирлын хариултаа авах нь чухал гэж боддог. Тэгвэл хамгийн гол нь эзний үг бидний дотор байж. Тэгээ бид нар эзний үгээс тэгтээ юу гойж болох, юуг гойж болохгүй мэддэг тийм үү? Би голдоо хавдаг миний одоо авч ярьдаг жишээ болохоор хүний эхнэрийг салгаад надад хүчиг үлгэн болохгүй. Яг л бурхан гэрлэлтийг хүндэлдэг. Тийм үү? Гэрлэлтийг хүндэлдэг. Тэгэхээр бид нар бурхны зан чанарыг мэддэг учраас бид яаж залбирхаа мэдээ суралцаж эхэлдэг. За тэгээд бид нар эзний үг бидний дотор байвал та нар юу хүснэ гоо гэж штэ. Тэгээд бид нар эзний үгээс бид нар гоё тэ тунхаглаад залбираад ингээд эзэн үнэхээр гэж бидний дотор тавил та нар биелэх болно. Эзний үгийг уншдаггүй хэрэгжүүлдэггүй бол яг л нэг эцэгийнхээ үгэнд ордггүй хэрнээд хүссэн юм нэхэд байдаг хүүхдтэй яг адилхан болно тийм үү? Тэгэхээр харин бид нар эзний үгийг уншаад тэгээд эзний үгээр үгийг зүрхэндээ суулгаад тэгээд эзнээс гуйж залбирах нь чухал юм аа. За юм байна. Та юу ойлгов? Юг мэдрүү? Юг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Гой үр жимстэй багсаад л ингээд сууцмэн багсаад л ургацсан тийм мөчөр ах юмсан тий. Хинч харсан сэтгэл татагдмаар ер нь гоё юм билээ шүү дээ. Ус үзмэн мод айгуу гоё. Би хинжирэн модыг үзсэн, ус үзмэн мод үзсэн. Тэгээд ус үзмэн мод айгуу гоё. Тэгээд яг тэр тал талаас ингээд жимс ингээд багсаагаад ургаад дээрээс ингээд ургацсан байгаа юм. Айгуу тэр доор суугаад цааварж үтсэн. Айгуу гайсан гэчихсэн. За юм байна. Хөөрхөн бүнжсэн ус үзм чинь ингээд нэг айгуу гоё шүү дээ. Ингээд нэг юм дээр нь ус тогтцсон. Тэгэл бас ингээд нэг уран зурган дээр байдаг шиг л тэг яг ингээд бүнжигээл айгуу гоё хийж байдаг юм байна. Тэг бүгдээрээ үнэхээр эзэнтэйг үргэлж залгаатай байя. Эзнээс ангид байхгүй. Эзнээс тэг тасарч унж хатаж ухаарахгүй. Эзэнтэйг үргэлж хамт байя. За өнөөдрийн үгнээс та юу ойлгов, юуг мэдрв, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Бас амар дуу хоолойтой сонсоход муухай байх тийм. За та юу ойлгов, юуг мэдрв, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За өнөөдөр бид нэг айгу хэцүү улсын төлөө залбирна. Буркина Фасо гэж улс байгаа. 24 сая хүн амтай. Маш их өмнө самунта 52.2% исламын шинтэй 8.9% нь евангелист. За одоо Жама Нусрат ул Ислама ва ал муслимин за эсвэл GNIM нэг хэсэг болон бас радикал жихадист мусульмын бүлгүүдийн өсөлт буюу өөр газараас ирсэн Буркина Фасод ихээхэн өмнө сам авчирсан
Христ итгэгчид болон мусульманчууд хоёулаа эдгээр лалын шинтнүүдийн бай болж алагдсан 2 сая гаруй хүн дөрвөж доор хаяж 20 мянган хүн амиа алджээ. Эдгээр халдлага нь одоо байгаа үндэсний хурцдмал байдал босгочдын бүлэглүүд улс төрийн тогтворгүй байдалтай холсолсноор 2020 онд нэг биш 2 удаагийн цэргийн хэрэгэл хийхэд хүргэсэн. 2024 оны 12 сар цэргийн удирдагч ерөнхий сайд огцруулж засгийн газрыг бүхэлдэн тараасан. Буркина Фасон тус бүс нутгийн стратегийн гол түлхүүр бөгөөд терроризмын дэлхийн төв гэж тооцогддог. Терроризмын дэлхийн төв байна. Бурхан хорон санаатай хүмүүсийг хязгаарлахын төлөө залбираараа үндэсний удирдагчдад мэрэгэн ухаан зориг энэ нутагт байгаа Христ итгэгчид итгэл айдасгүй харин төлөө залбираараа гэсэн. За Буркина Фасо бол маш тийм бас аимшигтай юм төрөнгөйлөл донд маш би ялангуяа Буркина Фасогийн тийм эмэгтэйчүүдийн хүчирхийллийн тухай нэвтрүүлэг үзчихсэн маш өрөвдмөр маш өрөвдмөр юм ба. Буркина Фасод ч монголчууд очлоо яалаа. Очсон баг тий. Яг хажууд нь Кот д'Ивуар л очсон. Кот д'Ивуар Буркина Фасод очсон баха. Хэн нөгөө сая нэг цэргийн баяраар Tonight Show-гаар болор билүү те эмэгтэй генерал оролцсон те та нар тэрийг үзсэн үү? Тэгээд энэ нөгөө нэг Африкийн оронд инхийг сахиулагч Монгол цэргүүд нүүбийн шугамар инхийг сахиулагч очоод тэгээд нэг аль орнд гэдэг Конгод гэлүү дээ аль орнд гэлээ Суданд чиглээ атсан чинь нөгөө нэг хүүхдийн байраар хүүхдүүд зураг зурсан чинь бүх хүүхдүүдийн зурган дээр Монголын соён битэмдэг байсан. Сонссон чинь шууд огшчихлээ шүү. Тэгээд очсон орнуудад ер нь нөгөө Монгол цэргүүдэд нутгийн хүмүүс аягүй сайн байдгаа гэх. Тэгээд ч Буркина Фасод очсон санагдаад байна Монгол. За терроризмын төв гэдэг маш хэцүүтэй ингээд одоо исламын нэг юм радикал жихадист гэдэг чинь нөгөө амиа золиос үлдэх те амар харгас энэ бүлгийн хүмүүс энэ төсч байгаа аягүй харамсалтай юм түүхэн. За хамтдаа залбирая. Эзэн минь ээ та бол усан үзмийн мод би бол таны мөчрөд бид таны үгэн дотор байхыг хүсэж байна. Бид таны үгэн дотор байснаар танаас шин дижээлийг авч танаас амийг авч бид үр жимс сургуулж үр жимстэй байхыг хүсэж байна. Эзэн биднийг та удирдаарай. Та бидэнд заагаарай. Эзэн тэд энэ өдөр таны үгээс суралцсан үгээ бид бас амьдралдаа хэрэгжүүлэхэд та бидэнд туслаарай. Тэгээд бид яг одоо эзэн минь Буркина Фасо улсын төлөө залбирч байна. Үнэхээр хэцүү энэ хурцдмал байдал дотоодын зөрчил цэргийн эргэл энэ бүхний дунд терроризмын төв болж байгаа энэ газар эзэн үнэхээр та гэрлээ тусгаж өгөөрэй. Та ард түмний өрөөж өгөөрэй эзэн. Дайны хөлд энэ цэргийн эргэл дотоодын энэ хүн хэцүү нөхцөл донд байгаа тэр л хэцүү хүмүүсийг та үнэхээр хамгаалаарай эзэн. Тэнд байгаа Христ итгэлийн ахигч дүүс нарыг та үнэхээр өөрийн үг дотор та тэднийг өөрчлөн хүчрхэгжүүлж өгөөрэй. Тэдний итгэл улам илүү өсөх болтугай. Тэд айдасгүйгээр бас Христ итгэх эзний хайрыг бусдад түгээх болтугай. Тэгэд энэ орны улс төрийн удирдагчдад мэрэгэн ухаан зориг байх болтугай. Энэ ард түмэн дээр амар тайван байх болтугай. Бид Иесус Христийн цагаалмаан цусаар хүчиж бид Иесус Христийн нэрээр бид Буркина Фасог өрөөж байна. Эзэн энэ ард түмэн дээр та хайр ивэлд нэгүслэ буулгаараа Иесусийн нэрээр залбирлаа. Бид Иесусийн нэрээр Буркина Фасо дээр төрөнгөйлөл терроризм биш бид хараа энд амар амгалан эвлэрлийг өрөөж байна. Иесусийн нэрээр бид Иесус Христийн нэрээр бид Израилийг өрөөж байна. Израиль дээр Бурхны амар амгалан байх болтугай. Бид Иесус Христийн нэрээр бид Монголоо танд өргөж байна. Бид Солонгос, бид Хойд Солонгосыг бид Афганистаныг танд өргөж байна. Дэлхийд дээр дайн болж байгаа бүхэл газар нутгуудад дайны хөлд нэрвэгдэж байгаа тэр зовлж байгаа хүмүүсийн төлөө бид залбирч байна. Эзэн таны амар амгалан байх болтугай. Тэгээд Монгол улс маань үнэхээр ерөөдөж өөрчлөгдөх болтугай. Тэгээд ялангуяа хурлын гишүүд өнөөдөр тэд хоорондын тэр зөрчлөөс болж муудаж хурлын орхиж тэд хуулийг батлахгүй улс орны асуудлуудыг урагшлуулахгүй байгаа ийм зүйл зогсох болтугай эзэн. Үнэхээр Монголд маань зөв сайн удирдлагыг та тогтоож өгөөрэй. Эзэн энэ өдрийн
Бидний чуулган болгоныг та ерөөгөөрөө хүндэтгэл мөргөл болгоныг ерөөгөөрөө эзэн бидний чуулган дээр Бурхны хайр ивэл нэгүслэн дүгрэн байх болтугай. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За тунхаглах ишлэл. Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гүйгүүлж өөрийн зарилгуудыг надад зааж таны хуулийг сахин биелүүлдэггүй учраас нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм. Өө эзэн та бол шударг бөгөөд таны шүүлтүүд шулуун шударга. Дуулал 119 135-аас 137. За цээжлэх ишлэл. Эзэн гэрийг барьж байгуулахаас нааш үнийг байгуулагсад дэмий хөдөлмөрлөдөг юм. Эзэн хотыг хамгаалахаас нааш манайч хүн дэмий сэрүүн байдаг юм аа. Дуулал 127-1. Амен, амен, амен. За. Нараач амар хэцүү амьдэрдэг юм. Зүгээр нэг юм юу. Нэг сарвч босгоол ингээл амьдэрдэг юм байна. Айхууч эзэн хэн ард өмнөг өрөөх болтугай. За эзний нэрээр өрөөж чинь өнөөдөр чуулган дээр нь Бурхны гайхалтай оршихуй байх болтугай. Танай чуулган дээр эзний үгийг дамжуулах пастортай Бурхан хамт биш түүний амаар дамжуулан эзэн үгээ өнөөдөр айлдах болтугай. Эзний ариун сүнс та бүхнийг удирдах болтугай. Эзний нэрээр өрөөж байна. Амен, амен, амен. Манайха миний ханаад хурдан эдгэрхийн төлөө залбирч өгөөрөө. Эзний нэрээр баяртай. Өдөр бүгд өнгөлөө, гэр бүгд талархалтай байгаарай. Баяртай.